Өөрөө буулгагчийг зогсоолд байрлуулах. Хүнд машин механизмын оператор нь өөрөө буулгагчийг зориулалтын зогсоолд байрлуулахдаа аюулгүй байдлыг ханган машин дэвдрэл гэмтэл гаргахгүйгээр техникийг өнгөрөхгүй байхаар 1-2 дугаар дугуйг V хэлбэрийн сувг тэглүүлж зогсоолоос гарахад урагш хөдлөх байдлаар зогсооно. Зогсоол руу нэвтрэхдээ хөдөлгөөний хурдыг 10 км/цагаас хэтрүүлэлгүйгээр 1-р игнэний зүүнээс баруун гар тал руу гих дарааллаар байрлуулна. Өөрөө буулгагчийг зогсоолд байрлуулах, бункер тижээх, ачилт хийлгүүлэх, материал буулгах зэрэг зогсолт хийхдээ арааг нейтрал горимд оруулж зогсоолын тоормозыг идэвхжүүлээд гар удаашруулагчийг салгаж зогсно. Гар удаашруулагчийг хизээч бүү зогсоолын тоормоз болгож ашигла. Учир нь гар удаашруулагч харуулж машин өнхөрч осол гаргах нөхцөл бүрддэг.